За өнөөдөр Бээжин дэх Чинхуа их сургуульд хэл бичгийн ухааны хараасан дах монгол хэлний судалгаан эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлыг Хятадын монгол хэл бичгийн шинжилгээний нийгэмлэг болон Чинхуа их сургуулийн хүмүүнлэг ба нийгмийн шинжилгээ ухааны дэд зэрэглэлийн судалгааны төв хамтран зохион байгууллаа. Чинхуа их сургууль, Хятадын нийгмийн шинжилгээ ухааны академи, Төвийн үндэсний их сургууль, Нанжин их сургууль, Фудан их сургууль, Өвөр Монголын их сургууль гэх мэтлэн олон алдартай их сургуулиудыг багтаасан нийтдээ 70 эрдэмтэн судлаачид оролцсон өргөн хүрээтэй өндөр түвшний эрдэм шинжилгээний хурал энд болж байна. За иймэрхүү нэгэн тавчингаар бол бид нэр одоо судалгааныхаа хүрээ чарааг өргөжүүлж гишүүдтэй монгол хэл судалдаг хүмүүстэй одоо улам илүү өөр одоо судалгаа хийдэг хүрээний хүмүүсийг танилцуулж хожим хойштон хамтраад ажиллаж хамтран судлах одоо ийм талын ажиллагааг илүү идэвхийтэй явагдуулъя гэж бодоод энэ удааны хурлыг одоо Чинхуа их сургуульд зохион байгуулсан. Хурал 2 өдрийн турш үргэлжилэх бөгөөд эрдэмтэн судлаачид өргөн хүрээх хамарсан чухал илтгэлүүд хэлэлцүүлж байна. Би энэ удааны хуралд бол монгол хөлний цөөр болоод чааж гэсэн хоёр үгийн харьцаа холбооноос монголчуудын цөөр болоод гойл чаажийн энэ харьцаа холбоог шинжилгээр нэг өгүүлэн төвшүүлсэн байна. Анаах оны сурвалжчин хамаатай нэг өгүүлэл дэвшүүлсэн байна. Тэгээд ийм олон сайхан эрдэмтдтэй тэгээд өөрийнөө бодол одоо санаагаа солилцсонд сэтгэл маш их өндөр байна. Орчуулгаас тэлбэрлэх хүртэрх гэдэг Монгол Бөөжин барын ганжуур дэх алтан гэрлийн сая бан дэдийн орчуулгатай холбогдуулж ярихаар болсон байна.